Тэгэхээр төсвийн тодтголтой холбоотой бас таны одоо гол харж байгаа өнцөг юу байна? Дээрээс нь төсвийн доктортой байдлын тухай хуулиндаа 17 дахь удаага өөрчлөлт оруулаад одоо том төслүүдэд хөтлөгч гинэ гэж байгаа. Төслүүдтэй холбоотой бас тендерийн асуудал ч гэсэн хөндөгч штэ. Ерөнхийдөө цаашдаа зүгээр шууд гэрээгээр явдаг болох чинь гэж байгаа. Энэ дээр ер нь та ямар байр суурьтай байгаа вэ? Эдгээр асуудлууд дээр. За яг энэ манайх ч нөгөө олон жил нөгөө тендерийн хууль нөгөө олон улсын стандартын хэмжээнд ерөөсөө хийж чадаагүй. Тэгээ нөгөө ихтрих монголчлоод тэрнээсээ болоод л асуудал үүсэж байгаа юм шиг. Тэр нь бол тендер бол айгүй олон хөлбөртэй байдаг. Яагаад энэ асуудлуудыг бид хөндөж яриад юм гэхээр одоо нөгөө одоо оржигдсон байгаа төслийн саналаар болохоор төрийн болон төрийн өмчит компаниудын бол орон нутгийн өмчит компаниудын 10-аас дээш тэрбум төгрөгийн бүх худалдаа авалтыг одоо төрийн худалдаа авах газар зохион байгуулалт ороод ирсэн байгаа юм. Тэгээд тэр худалдаа авах газар нь болохоор одоо нөгөө хамтарсан засгийн газрын нэг шадар сайд хариуцах гэдэг. Тэгээд тийш ингээ бүх худалдаа авалтуудаа ингээ тэрүүгээр хийгээд эхлэхээр за дээрэс нөгөө бид нар чинь нөгөө улсын их хурал маань улсын их хурлын төсвийн байнгын орон зарлагын дэд хороо гэж байдаг. Зарлагын дэд хорооны дараагаар нь цөөнхийн бүлгээс юм уу цөөнхийн гишүүдээс нэгийг тавьдаг байхгүй. Тэгээд нэг хуулийн зөрчил үүсч чадах нь үндсэн хуулийн одоо асуудал юм уу да. Бид чинь бол үндсэн хуулиа батлахдаа олонх цөөнх гэж баталсан. Олонх нь одоо засгалдаг, төсвөө захиран зарцуулдаг. Цөөнх нь хяналтаа тавьдаг. Тэнгүүч одоо бид нар ингээд олонх болсон нам нөгөө хоёр цөөнхийн намтайгаа ингээд ивсэнгүүт энэ бүгдээрээ л олонх болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт зарлагын дэд хорооны дарга дээр цөөнхийн бүлгээс хүн 58 өнгөч нь одоо байгаа хуулиараа нөгөө улсын их хурлын одоо дэгийн тухай хуулиар болохоор цөөнхийн бүлгээр арслан болчиход байгаа. Бусад одоо нөгөө цөөнхийн намууд нь бүглэггүй байгаа байхгүй. Тэнгүүт чинь нөгөө бүглэггүй намуудаас чинь яг одоо хүн тавьж болдгоо. Тэгээд цөөнхийн бүлгээр арслан намаас хүн 50 гол юу гэж ойлгож болохыг гэр үндсэндээ хамтран одоо юугаа зарлагдаад хамтран төсвөө захиран зарцуулаад тэгээд өөрийнхөө үнээрээ тэр хяналтаа тавиулаа гэдэг л ийм л одоо ийм зөрчилдөнд орчод байгаа. Тэгэхээр бид нар үндсэн хуулийн тэр зарчим нийцүүлж энэ улсын хурлын дэгийн тухай хуулийг өөрчлөлт оруулахгүй бол үндсэндээ энэ чинь төсвийн санаачлаг засгийн газар гаргадаг. Тэ? Одоо ийм ажлуудыг энэгээ төсвүүдээр тавьж өгдөг гэсэн. За тэгээд төсвөө батлуулж авангуудаа худалдаа авалт ингээд одоо өөрөө ихж штэ. Зөвхөн төсвөөр явах ажлуудаас гадна төрийн болон орон нутгийн өмчит бүх компаниудын одоо худалдаа авалтыг одоо шадар сайдын төрийн худалдаа авах газрын тэр агентлагаар хэрэгжүүлэх чинь гэсэн. 10-аас дээш тэрбум бүх худалдаа авалт. За тэгээд энэ төсөвтэй холбоотой хяналт тавьдаг одоо их хурлын дэд хороогийн өөрийн намын аль нэг хүн нэг хариуцаад явдаг болохоор ч үндсэнд ингээд хяналтгүй болчиход байна л да. Тэгээд дээрэс нь одоо төсөвт зайлшгүй одоо тодтол хийж байгаа том төслүүдэд явуулна гэж байгаа шүү дээ тий. Ер нь одоо өмнө 27-оор байсан одоо төсөв хэд болж тэлж байгаа юм тансан хэсгүүд найл хэсэгт бас танагдах боломжтой гэж ер нь таналт орж байгаа юм уу? Ерөнхийдөө нөгөө өсөж байгаа дүнгэл мэдээлэлд байгаагаас биш. Тий одоо ч юм бол зөвхөн төсвийн тодтол явж байгаа байхгүй. Яг 25 оны төсөв бол одоо 9 сарын 15-нд өргөн баригдана. 9 сарын 15-нд өргөн баригдана. За тэр үед нь одоо 25 оны асуудлыг ярих. Одоо бол үлдсэн энэ нэг тий хагас жилийн асуудлыг ярьж байгаа. Тэр харьцаануудыг өөрчлөх болсон шалтгааныг ярихдаа бол одоо жишээлбэл нөгөө түвш боловсруулах үйлдвэр энтхийн засгийн газрын хөнгөлөлтөө зээлийн шугамар одоо хэрэгжих гээд явж байгаа бас олон жил болцсон ингээд дуусч өгдөг. Шалтгаан юу гэхээр ингээд тэр барилгын ажил хурдан явангууд манай засгийн газрын үр тэр хэмжээгээр нэмэгдэхэд байгаа байхгүй. Тэгээд дүнгүүтээ нөгөө харьцаандаа тулчих гээд байгаа. Харьцаандаа тулчих юм бол явуулах боломжгүй болоод тэгээд ингээд зарцааж ингээд шатаар яваад байгаа байхгүй. Тэнгүүд нэг өсөндөө бид нар яг одоо байгаа харьцаандаа ингээд таацсандаа тулчаад тэгээд юунуудаа энэ том төслүүдэд явуулж чадахгүй нэг шалтгааныг бол одоо засгийн газар тайлбарлаж байгаа. Тэгэхээр одоо бид нар ажлын хэсгээр бол яг юу явуулахын тэгээд магадгүй тэр худалдаа авахын хуулийг ч юм эсвэл одоо тэр үеийн түншлэлийн хуулийг тэр хэрэгжүүлнэ гэдэг байгаа төслүүд нь уялдуулж тэр төрийн худалдаа авах хууль болно. Одоо тэр үеийн түншлэлийн хуулиудад нь уялдуулж өөрчлөлтийг хийх ёстой болов гэж харж байна. Гэхдээ нөгөө шууд худалдаа авах, шууд гэрэл хийн, жишг тогтоохоор нэг удаагийн биш хууль гэж ийм болохоор байна гэсэн саналыг бас арай одоо магадгүй тий улсын их хурлаар тэр чагсаалтанд батлагддаг байх ч юм уу тий. Одоо эренблэгдээ за улсын их хурал дээр
батлагдана гэдэг маань ард иргэдийн хяналтанд ор батлагдана гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр магадгүй их хурал дээр тэр чагсаалтын баталдаг. Одоо худалдаа авалтын чагсаалтын ч баталж өгдөг. Нөгөө дөрөв шин түншлийн төслүүдэд ч баталж өгдөг чагсаалтыг. Ингэж энийг гаргалгаа бас байж болох ингээл одоо ярилцаал явж байна. Яг одоо шийдсэн бол алга байна. Тэгээ ажлын хэсгээр бол санал болоо болцсон юм байна. Баярлалаа.